Хөтөлбөр үргэлжилсээр үзэгчтэй манай өнөөдрийн зочин маань студид хүрэлцэн ирсэн байна. За тэгэлгүй урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Өнөөдрийн зочноо танилцуулъя. Алмаасан гэр бүл төрийн бас байгууллага үүсгэн байгуулагч Ташны өнөөдрийн зочноор оролцож байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлэгт оролцсоогүй нэлээд олон жил болсон байна. За юун төрөнд та үзэгчдэд маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Манай Ташны мэдэг санхүүгийн шинжээч болон бас нэлээд олон мэрэгчлэлтэй. Тэгээ санхүүгийн шинжээчээр гадны байгууллагт ажилладаг. За энд сүүлийн 6 жилийн хугацаанд гарааны бизнесүүдийг эхлүүлээд ажиллаад явж байгаа. За маш залуугаасаа ер нь бол олон төрлийн ажил хийгээд олончудаас бүтлгүүтэй жололт амжилтыг авч исэн, олон одоо бас гарааны бизнес эхлүүлж исэн гэж сонссон. Тэгээд ер нь хизээнээс ажил хийж эхэлж байв. Таны амьдралын ерөнхийдөө намтраасаа бас бидэнтэй хаваалцал. Би 13 настайгаас барилгын ажил хийж эхэлсэн. Тэгээ азарч юм уу те найзууд бас энэ арилжаа 8 гэдэг зүйлтэй суралцаж судалж эхлээд тэрийг бас дагаж суралцаж эхлээд тэгээд ингээд 9 жилийн хугацаа өнгөрцөн байна. Энэ хугацаанд бас нэг арилжаа 8-аас илүү гарсан 5-10 төгрөгөөр эргэлдүүлээд гарааны бизнесүүд эхлүүлсэн. Тэгээ нэлээд олон бүтлгүүцсэн. Ихэнх нь дампуурсан. Таныг одоо анх удаага ажил хийх ч юм уу одоо гарааны бизнес эхлүүлэхэд жилүүстэй мотивац авсан юм ч юм уу эсвэл таны өөрийн амьдралын зарчим тиймэрхүү зүйл юу вэ? Гарааны бизнесүүдийг эхлүүлэхэд бол хин нэгнээс мотивац авч хийж байгаагүй. Зүгээр хийх ёстой юм шиг болоод хэрэгцээ шаардлага үүссэн болохоор л хийсэн. Тэгээ энэ олон жилийн хугацаанд бүтлгүүтэл байсан гэж ярьлаа шүү дээ. Тэгээд хамгийн том бэрхшээл юу байв? Түүнийг хэрхэн давж туулж ив та? Хамгийн том бэрхшээл бол за яг надад би бол бэрхшээлтэй тулгарсан. Гэхдээ яг өөр хэцүү бэрхшээлтэй тулгарсан хүмүүсийн хажууд бол бас гайгүй гэж боддог. Хорвоо дээр 3 төрлийн зовлон байдаг гэж байгаа байхгүй. Үлсхийн, өвдөхийн, тэгээд алдахын гэдэг. Би бол яг алинтай ч учирч үзээгүй. Гэтэ би нэг хүүхэд байхдаа хэмжээний зээлэнд орж үзсэн. Би дөнгөж 20 настай байхдаа 2 тэрбум 10 төгрөгийн зээлэнд орсон. Тэгээд асар өндөр хэмжээний хүүтэй. Тэгээд өглөө босхол хэмжээний зээлийн дуудлагууд ирдэг те. Хийж байгаа ажлууд бас нэг амжилттай биш. Харьцаж байгаа хөрөлүүд тийм том биш. Тэгээд яах учраа болохгүй бас нэлээ олон жил тэр зээлийн дунд явсан. Тэгээд одоо ингээд бодоход тухайд хэцүү санагдчихсэн юм шиг мөртлөө зээл бол бас их том боломж юм байлээ. Одоо бол тухайд надад тийм их зээл олцсонд нь бас баярлагдав. Тэгээд тэр зээл бас намайг хөгжүүлсэн юм шиг санагддаг. Таныг одоо тэр хэцүү цаг үед одоо ингээд даван туулахад юу илүү их нөлөөлж ирсэн бэ? Гэр бүл. Ээж аав дүү шантрах үе зөндөө гарна шүү дээ. Тэр үед яг боддог зүйл нь за ээж аав дүүгээ сайхан амьдруулах хэрэгтэй. Энэ хүмүүсийн ард байх хэрэгтэй. Тэг би бол хорвоо дээр ганцаараа биш л гэж боддог байсан. Хэрвээ би хорвоо дээр бүтэн хүн ч юм уу тэг ганцаараа хайрлах хүн намайг байхгүй. Тэгээ тэр нөхцөл байдалтай байсан бол би аль эрт цухтаад асуудлаас цухтах байсан. Таны өөрийн одоо баримталтыг үнэт зүйл тэгвэл зарчим юу вэ? Миний баримталтыг зарчим бол цагийн имийг цагт нь насаа хийх хэрэгтэй л гэж боддог. За сүүлийн өдрүүдэд бас сошиал дээр Алмаасан гэр бүл төрийн бас байгууллагын талаар мэдээлэлүүд бас хөрж байна л олон хүн сонирхож байгаа гэж бодож байна. Энэ байгууллага маань ямар хүмүүст зориулсан юм? Тэгээ ер нь та яг энэ байгууллагыг яагаад нэх болов гэх гол зорилго цаа дутуу учир нь юунд байна? 2023 онд Алмаасан гэр бүл төрийн бас байгууллагыг байгуулжсэн. Их баяртай байсан. Тэгээ нөө бусдыг баярлуулахаар хөөрэ баярлалтай шүү дээ. Сэтгэл үеиг өдөхтэй. Зорилго нь бол ерөөсөө л юм. Би тэгээ залуу байхдаа одоо ч залуу л та. Тэгтээ их шоуцсан яг юм өсвөр насны дээр. Тэгээд яг тухайд хэрэггүй зардлуудыг бас их гаргадаг байсан. Өдөрт 10-20 мянган доллараар шоуцдаг байсан зөндөө байгаа. Тэгээд нэг компани ажлууд амжилттай яваад мөнгө цаас 5-10 цас орж ирээд тэрийгэ хийд юм ашиггүй зүйлсүүд их зарцуулсан байна шүү дээ. Тэг яг одоо 23-24 оноос бодлоо бас өөрчлөлтөд бусдад ирэн туслах хэрэгтэй байна. Тэгээ би хүүхэд байхдаа хүүхд төслөнд явж үзээгүй. Сургууль семинарууд тамирч байгаагүй. Хүссэн хугацаа өмсч чадаагүй. Тэгээ одоо энэ хүүхдүүд рүү чиглэсэн ажил хийх хэрэгтэй байна. Одоо энэ цаг нь ирсэн гэдэг арай өөр зүйлийг л бодож эхэлсэн гэх юм уу сүнсэн сэрэлт явагдсан. Тэгээд Алмаасан гэр бүл төрийн бас байгууллагыг байгуулад манайх чинь гадаад хэлний сургалтын төвөд их байсан. Хүүхдийн өдөр хөнжүүлэх байсан. Тэгээд хасаан бүтцээнд өөрсдийнхөө офсуудыг ашиглаад
тухайн ус нутгийн хүүхдүүдийг аваад хичээл ордог байсан. Тэгээд энэ нь ингээд явсаар хагаад бас хүүхдийн төслийн их санаанд ороод тэгээ би яг нэг зан чанар сэтгэл хөдлөлтөй их авчдаг. Яг нэг зүйлийг аягүй сайхнаар төсөөлөд хийгээ шийдчих юм бол энэ маргаашинж гараад эхэлчихдэг юм. Ер нь тийм алсын санхүүгийн тооцоол хит их өндөр гарч болох эрсдлүүд гэх мэтлэн яг бизнес санхүүгийн хүмүүсийн баримтлагдаг зарчим уягддаг зүйлд уягддаггүй юм бол чөлөөтэй. Тэгээд өнгөрсөн жил хүүхдийн төслөгээ хийчихсэн боловч бас нэг том бэрхшээл гараад буюу айгүй хэмжээний өндөр мөнгөнд дүн буюу гүйцэтгэх компани бидний лоо өртсөн. Одоо хүртэл шүүхийн асуудал байгаа. Маавч чадаагүй байгаа. Тэгээд энэ жил дахин 2 дахь орлогоо гэдэг хүүхдийн төслөнгаа сая наадмын юм бий болгоод өчигдөр сүүлийн хүүхдүүд буцлаа. Дайр нэг 100 гаруй хүүхд амарлаа. 100 гаруй хүүхд амарсан. Ер нь хэдэн насны хүүхдүүд цэслэнд маань амрах боломжтой. Одоо бас дараагийн ээлж ч юм уу хизээ байгаа. Одоо энэ зуны цэслэнгийн үйл ажиллагаа дуслаа. 8-аас 12 насны хүүхдүүд амарлаа. Тэгээ бид нар намраас эхлээд хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа руу шилжинэ. Дараа зун цэслэнгаараа эргээд уулзна. Хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаануудын хувьд яг ямар үйл ажиллагаанууд байгаа. Тэгээд танай байгууллагыг бас олон нийт хэрхэн хүлээж авч байгаа шүү. За олон нийт хам сайтай байх шиг байна. Тэгээд сая ч нэг комедиануудын бас юу асуудал гарч ирлээ шүү дээ. Яг нь тэрнээс өмнө ч гэсэн бас эвштэй энэ илтгэрд орж гэл зөндөл олон юмуд ярьдаг байсан. Бүр тэрнээс өмнө анхын төрөмс байгууллага нээж хатвал улс төрийн зорилготой 24 онд нэр дэвших гэдэг юм гэж ярьж ирсэн. Одоо ч гэсэн ялгаагүй 28 онд нэр дэвших чинь маркетингийн кампанид ажиллаад гээд. Тэгээд ийм сайхан хүүхдийн инээд төр салгисан ийм сайхан ажиллаад тийм хөгийн ажлын маркетингийг хийж хийхгүй гэдгээр нь амлаж байгаа. Тэгээд би өөрөө угаасаа улс төрөөс юм аль болох хол байх хүсэлтэй байгаа. Хийж үтэх зөндөө нас байна. Зөндөө ажил байна. Тийм хөгийн үнд цаг хугацаа зарцуулмааргүй шүү дээ. Тэгээд олон хүүхдүүд буюу хэлж байгаа бас гоё байгууллага нэгээд заслангаа нээсэнд нь бас баяр хүргээд өмнөөс нь бас их баяртай байгаа хэлмээр байна. Танай байгууллагын хувьд мөн таны хувьд цаашдаа энэ зорилго төлөвлөгөө дараагийн хийгдэж байгаа ажил гэж байгаа. За энэ нөгөө хүүхдийн л ажил хийдэг боллоо шүү дээ. Сургууль хийж өсвөр насныхан зориулсан. 10 жилээ төгсөөд их сургуульд ороод бакалаврын мэргэжил эзэмшээд 70-аас 85% анхны мэргэжлэрээ хизээж ажиллахгүй байна. Тоон судалгаа шүү дээ. Тэгээд сургалтын төлбөр их өндөр боллоо. Сурах хугацаа их урт байна. 4-6 жил. Дундаж ээж аавууд бол хүүхдээ нэг удаа сургууль сургана. Энэ чинь нэг юм хэвссэн ойлголт шүү дээ. Заавал их сургууль сурж дээд мэргэжилтэй болж хүний зэрэгтэй болно гэдэг. Тэгээд би бол эсэргүүцэж байгаа. 10 жилээ төгсөөд ерөөсөө 70-аас 90% нь баг эргүүцсэн маш шиг юу өсөж байгаагаа мэдэхгүй, юу хэрэгтэйгээ мэдэхгүй их сургууль сурах хэрэгтэй гэсэн бодолтой их сургууль руу явж орж байгаа байхгүй. Тэгэхээр одоо үгүй, одоо ажил хий, сургуулаа төгсөөд 10 жилээ төгсөөд тэр хугацаанд өөрийгөө ойлгох, юунд дуртайгаа мэд, дэлхий хаашаа чиглээд байгаа, ирээдүйн чиг хандлага хаана байгаа. Тэг ямар чадварууд ирнэ их эрэлттэй байгаа. Эдний бүгдийг ойлгосны дараа дуртай мэргэжлэрээ цаг хугацаа гаргаад хөрөнгө мөнгө гаргаж сур. Тэгээ Diamond Gap School-ыг өнгөрсөн жилээс хойш бэлтлээ. Тэгээ одоо энэ 7 хоногт ажлалтаа аваад хүүхдтэй аваад эхэлчих واخа. Жилд нэг 40-50 мянган хүүхд төгсөж байгаа шүү дээ. Тэгээ энэ чинь бүгд их сургуульд орж байгаа байхгүй юу? Магадгүй 100 гаруй их сургууль байгаа даа. Тэгээ хийх юм бас мөнгөний төлөө чанаргүй боловсролыг олгож байна. Тэгээ удахгүй 5-аас 10 жилийн дараа манай сургууль дэлтэх байгаа. Одоо энэ хүү сургуульд маань одоо хамрагдахыг хүссэн шинээр эсхийг хүсэж байгаа хүмүүс хэрхэн холбогдож сургалтаа сонгон шалгаруулалт хийгдээ сошиалор мэдээллүүд нь авч тэгээд хүүхдүүд нь ороод ирэх байх. Тэгээ энэ хүүхдүүдэд зориулаад бас өнгөрсөн жил би энэ Лодо самбуу гишүүн, Цэнгэн гишүүн бидний уулзалттай байсан. Лодо самбуу гишүүн хугархай өрөөний шүлгийн ном бичсэн байсан. Тэгээ би номыг харж үзчихээ. За уншсан л та. Тэгээ би Лодо гишүүний ном бичсэн бахаар надад бэлгэлсээ тэгээ. Тэнгүүтэн дэрэгтэй ажил уншиж чаад за Лодо бичсэн байгаа чи би энэ яаж чаддгүй гэдэг. Тэгээ би нэг ном бичиж эхлүүлээ. Тэр нь өөрийнхөө амьдралаар өсвөр насны хүүхдүүдэд зориулсан. Тэгээ миний ном дээр бол тэр нэг 70-аас 90% нь бол хүнд хэцүү бэрхшээл сорилтуудад таарч түүнийг давж гарсан тухайл гарч ирлээ. Ихэнх нь л алдаа байлээ миний амьдрал. Тэгээ яг нь алдаа чинь өөр хүнийг хөгжүүлээд дараагийн сайн сайхан аз жаргалтай замд хөтлөөд байгаа юм шиг байна. Тэгээ тэр номоо их сайн ном болсон болов гэж бодож байгаа. Одоо энэ төсөөдрөөрөө нээлттэй хийгээд хүмүүст худалдаа олно. Тэг сонирхолтой маркетингууд бас номон дээр гарч ирэх байх гэж бодож байгаа. Яг хаа залуугийн дүүнэртэй хандаж хэлэхэд бол хүнд хэцүү бүхнээс битээ цухтаагаараа чамаа өргүүлж хөгжүүлж байгаа. Тэгээ өөрөнгөсөн
алс хол тавьсан агуу том мөрөдөл зоригтой байгаарай. Энэ хүнийг амьд ойлгох юм. Тэгэд хүнд хэрэгтэй хүн байгаараа л гэж хүсмээр. Одоо манай дүү ч гэсэн өсвөр насны 10 жилийн төгсөх гэж байгаа шүү. Тэгээ чи юу хийж ийм гэхээр сакс тоглож ийн гэж байна. Тэгээ чи хүнд хэрэгтэй хүн болороо л гэж хэлдэг ерөөсөн. Одоо бүх хүүхдүүд ч гэсэн юм тэгж хэлмээр байна. Тэгээд сая хэд хоног юм хэвлэлтнээс аваад биш дуусчихад одоо л ярьсан. Тэгээд би ном бичсэн байхад чинь бас ингээд мотивац аваад бас ингээд ном бичлээ шиг өсөж тийм байна гэдэг. Тэгээ энийг бол цагаархаа атаарх гэж нэрлэж байгаа. Хүн болон цагаархаа атаархч байгаад хин нэгний сайн чанаруудыг сорж аваад өөртөө бий болгоод энийг хөгжүүлсэл гэж хүсэж шүү дээ. Хэвлэлт нь гарсан номоо аваад сэтгэл ханамж хэр байна? Ер нь хүмүүст хэрэг хүрч чадна гэж бодож байна. Гэхдээ хүмүүст нэг хүрэхгүй гэж бодож байгаа. Яг хүрэх ёстой хүмүүстэй хүрэх ёстой. Өнөөдөр номнууд чинь нэг яг би өөрөө ном их авдаг хүн л дээ. Номнууд нэг 20-с 50 мянган орнд, 20-с 100 мянган орнд ч юм уу те. Хасаагүй зарагдчих штэ. Одоо миний ном яагаад нэг шилбискийн үнд хүрэхгүй гэж те. Би хэдэн 10 тэрбум төгрөг зарцуулж хэдэн жилийн хугацаанд бизнес эрхэлж, алдаж онож, бүтлгүүтэж, хүү хоорондын харилцаанд орж энэ бүх нөө хавуудаа бүгднийг бичсэн. Энэ ном яагаад 20 мянган төгрөг 30 мянган төгрөгийн номоос зарагдах хэрэгтэй биш. Би бол байж бол хамгийн өндөр үн дээр нь 50 тэрэг төлөөд худалдаж авах хэрэгтэй хүмүүс нь худалдаж аваад уншиж чинь гэж бодож байна. Түрүү сонсч хаад Gap School бас их сонирхолтой санагдлаа л да. Олон хүмүүс бас мэрэгжил сонголтын дээр нэлээд эргэлздэг юм шиг санагдав. Gap School маань яг ямар чиглэлээр дотроо үйл ажиллагаа явуулах юм бэ? Gap School бол мэрэгжил чиглүүлэх үндсэн хөтөлбөртөөр хувийн хөгжлөх, за тэгээ гадаад талных, маркетинг менежмент, санхүү эдийн засаг, компьютер технологи, инженерчлэл гэдэг хөтөлбөрүүдтэй байгаа. Энэ дээр бол би зүгээр юу хэлхийг хүссэн бэхээр нэг жилийн хугацаанд тэр хүүхдийг уран зориг өгөөд бас нэг тэмүүлэлтэй хүүхдийг бий болгоод давхар амьдрал дээр гарахад алддаг зүйлс их штэ их сурвал заадаг юм. Бид нар амьдралаас өөрсдөө алдчихж ойлгодог те. Тийм зүйлсүүдийг бас мэрэгжлийн боловсон хүчнээр яг амьдрал дээр лаг алдаж үтсэн, онж үтсэн, ундагуудаар хичээл оруулах сонирхолтой байгаа. Тэгээ яг амбиц өндөр байгаа. Улаанбаатарт нэг салбартаа дахиад 2 салбартаа болно. Дарах юм уу Эрдэнэтэд нэг салбартаа болно. Цаашлаад хүний нөөцийн гарсан хичээлийн хөтөлбөр сайн болоод бид нэр ягаад Зүүн Азийн улсуудад, Станы улсуудад, Оросд энэ сургуулиудаа нээж экспорт хийж болохгүй гэсэн бодолтой байгаа. Цаашдаа цар хүрээгээ улам илүү тэлэх байх гэж бодож байна. Нэвтрүүлэг маань ярилцах хэрэгтэй байхгүй. Нэвтрүүлгийн төсвөл залуучуудад болон за дэлхийд үзэж байгаа хүмүүс зориулаад таныг өөрийнхөө туршлага дээрээс үндэслэх юм те зөвлөгөө уриалга төвшүүлвэл. Залуучуудад эхлэлтгүй зөв хүмүүс зориулаад уриалга төвшүүлж идэх үү. Би зүгээр нэг энгийн жижигхэн кейс гаргаж ирэл яриа л да. Би сая хүүхдүүдэд тэр цуслан руугаа автобусаар зөөдөг байхгүй юу. Тэгээ нэг ээжнийхэн хүүхдүүд ингэ явж исэн чинь автобусныхын төлбөр нь 200 мянган төгрөгөөр тохирсон. Тэгээ нэгтлэн төлбөрийг шилжүүлсэн. Тэгээ автобус нь тухайн очих ёстой газраасаа 3-аас 4 км ч юм уу зам хазаасан гэсэн төрсэн гэсэн үг л дээ. Тэгээд автобусныхын жолооч нь за нэг энэ чинь 20 минутын асуудал шүү дээ. Тэгээ хүүхдүүд ирсэн. Тэгсэн чинь ирээд цуслангийн багш нартай ингээд хэрүүл хийгээд би төлбөрөө нэмүүлэх хүсэлтэй аа ингээд. Тэгээд тэр хүүхдийн цуслан дээр ирсэн бол ямар хүүхдүүд зөөж авчирсан тэр бас ямар үйл ажиллагаа явуулж чинь ашигын бус шүү дээ. Дээр нэмээд 20 минутын хугацаанд тэр машин хэдэн зуун литр бензин идэхгүй л автаа тий. За яг хөө тэр жижиг зүйлс чи яг хөө ямар тааш тэр хүн бол эрүүлээсээр хагаад мөнгө нэмүүлээд ингээ аваа явсан гэсэн. Тэгээ Монголын нийгэм яг ийм болсон. Өөрөөсөө өөр хин нэгнийг хайрлахгүй, өөрийнх нь ажил төрөл бүтчихэвэл, өөрийнх нь дансан томорчэвэл, идж байгаа бол ахиу байвал энийг аз жаргалтай амьдрал гэж бодоод байна. Тэгэхээр энийг үзэж байгаа бүх хүмүүс хин нэгэнд хэрэгтэй хүн байгаа чи. Тэгээ хин нэгнийг бас хайрлаач. Тэгээ бусдад туссан, бусдын сэтгэл зүрхэнд гал асааж өгснөөрөө чиний амьдрал ахуу илүү сайжирнаа. Тэгэхээр бүгдээрээ нэгнийгээ хорлох гэсэн, нэгнийгээ давах гэсэн, нэгнээсээ илүү байх гэсэн амжихын үзэлтэй байлаа. Өөрөөсөө өөр хин нэгнийг хайрладаг сэтгэл зүрхтэй хүмүүс байгаасаа гэж хүсмээр. За маш их баярлалаа. Урилгын мэдлэж авсан их баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр манай зочин маань өөрийнхөө амьдралын туршлага болоод алмаасан гэр бүл төрийн бас байгууллагын талаар цаашдын төлөвлөсөн ажлуудын талаар та бүхэнтэйгээ хуваалцлаа. Тэгээд ярилцлага маань таалагдсан болов уу гэж найдаж байна. Өнөөдрийн маань зочноор алмаасан гэр бүл төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Дашны оролцлоо. Энд хүрээд үзэгчтэй нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.